Дүнжин гарвын уулзурт гарсан хэргийг шүүж эхэллээ. Төв аймагт ахуйн гал төмөрт бага насны 3 хүүхэд энджээ. Өндөр шагналын сантай дуу шүлгээ уралдаан үргэлжилж байна. Банк бус санхүүгийн байгууллага банкнаас их үүсвэр татан зээл олгодгийг зогсоолоо. 1 кг ноолуур 110,000-аас 140,000 төгрөгийн үнэтэй байна. Мөс цөмрөх аюултай байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. За хорлооно яа Баянзүрсготор Чингэлтэй дүүгийн эрг үрг анх шатны тойргийн шүгэн шуг уралдаан нээж байна. Дүнжин гарын уулзурт гарсан ослын урьдчилсан шатны хилэлцүүлэг эхэллээ. Хилэлцүүлгийнхэнд уг осолд Дашванжил компанийн жолооч Эренчинд орж буруугүй, тэрээр замын хөдөлгөөний дүрм зөрчөөгүй, аюултай хаачаа тээвэрлэх стандартыг зөрчөөгүй. Тиймээс энэ хэрэгт тэрээр буруугүй гэж өмгөөлөгч нар нь мэдгэлээ. Харин гал унтраах явцад тоног төхөөрөмж стандарт хангагдаагүй гэлээ. Тухайн зам дээр гарахад бол Эренчинд оржийн буруутай үйлдэл байхгүй нэ гэж ингэж үзэх. Ийм үндэслэл байна. Өнөөдөр яагаад замын хөдөлгөөний дүмийн заалтыг зүсэн Ниссан-Батрууд гэдэг машиныг өнөөдөр яагаад гэхээр өнөөдөр энэ дээр ялагчид татж орж ирээгүй байгаа гэдгийг нас бол анхаарал татж байгаа. Аймгийн төвөөс 170 км, Сэлэнг аймгийн Баянгол сумаас 56 км-ийн зайд байрлах Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багт өчигдөр өдрийн 15 цаг 25 минутад байшин шатаж хажуугийн байшин руу тархан шатаж байна гэсэн дуудлага онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Сэлэнг аймгийн Баянгол сум дахь 40-р ангийн алба хаагчдыг очиход 7 харьцан 8 метрийн байшин шатаж байсныг унтраасан байна. Галын улмаас 5, 4, 2 настай 3 хүүхэд эндсэн байна. Тухайн үед охидын ээж бүх нийтийн их цэвэрлэгээнд эгч нь мөн сургуулийнхаа цэвэрлэгээнд дайчлагдсан хүүхдүүд харах хөнгөө байжээ. Ice Global телевиз аавгаа эх орны дайны ялалтын 80 жилийн зориулан цэрэг эх оронч сэдэвт дуу шүлгээ уралдааныг зарласан. Өндөр шагналын сантай тус уралдааны талаарх мэдээлэл Ice Global телевизийн цахим хуудаснаа байршжээ. Уралдаанд цэрэг эх орны сэдэвт дуу шүлгийг Орос Монгол аль ч хэлээр уншиж дуулж болно. Мөн тодорхой бүтээлийн нэр заагаагүй. Хэрэв та өөрийн бичлэгийг хийх боломжгүй бол бидэнд хандаарай, таныг хүлээж байна. Банк бус санхүүгийн байгууллага банкнаас их үүсвэр татан иргэдэд дамжуулж өндөрхүүтэй зээл олгодог байдлыг зогсоолоо. Хүмүүс гар утсаасаа хэдхэн секундын дотор зээл авах боломжтой болсон тул банк бус санхүүгийн байгууллагын тоо зээлийн дүн ихээхэн нэмэгдсэн байна. Өнгөрсөн хугацаанд 77 банк бус санхүүгийн байгууллага Арилжааны банкнаас 622 тэрбум төгрөгийн зээл авч иргэдэд дамжуулж зээл олгожээ. Банк бус санхүүгийн байгууллагын хэрэглээний зээлийн хүү өндөр байгаа гол шалтгаан нь ингэж санхүүгийн зохицуулах орны дарга Жамба Жамц онцолж байна. Улсын хэмжээнд 573 банк бус санхүүгийн байгууллага 2.3 сая зээлдэгч байна. Өнөөдрийн байдлаар 1 кг ноолуур 110,000 төгрөгөөс 140,000 төгрөгийн хооронд байна. Тодорхойлбол Өвөрхангай аймагт 110,000, Дорноговь аймагт 110-аас 125,000, Увс аймагт 130-аас 135,000, Завхан аймагт 135-аас 140,000, Архангай аймагт 135-аас 138, Улгай аймагт 138, Хөвсгөл аймагт 139-оос 140,000 төгрөгийн үнэтэй байна. Цагаан алт хөдөлгөөний хүрээнд төрөөс үндэсний үйлдвэрүүдэд түүхий давхад зориулж 230 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгоод байна. Улмаар 22.9 сая яманаас нийтдээ 8260 тонн түүхий бэлтгэх боломжтой гэсэн тооцоолол гаргажээ. Энэ сарын 22-ны байдлаар манай орны ихэнх гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн хэдий ч зарим гол мөрөн нуурт хаврын мөсний үзэгдэл эрчимжсэн хэвээр байна. Тухайлбал Алтай хангаан нуруу болон Увс нуурын савын ихэнх гол нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй.
Голд усан зах үүсэх, мөс байранда хайлах, харлах, мөс өргөгдөх, живэх, шингэн өтгөн цөм гүйх зэрэг үзэгдэл ажиглагдсаар байна. Голуудын нийт уртын дагууд болон нуурын толио дагууд мөсний зузаан харилцаалгүй мөс хэврэгшиж нэмгэрч байна. Тиймээс мөсөн дээгүүр явах болон тээвэр хийхгүй байхыг анхааруулъя. Ice Globe-ийн цөөн хормын мэдээ байла. Ажлын амжилт хүсье.